За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 2024 онд бүгд найрамчуудын хүрээлэнгээс гаргасан олон нийтийн санал бодлогын судалгаанд Монгол улсад хамгийн тулгымцсан асуудал юу вэ гэдэг дээр нийт оролцогчдын 31% нь үнийн өсөлт гэж хариулсан байна. 30% нь ажилгүйдэл гэж хариулсан байна. За тэгээд 26% нь авилга гэж хариулсан байна. Өөрөөр хэлбэл одоо бидний бусад яриад байгаа энэ замын төгжрөл, Улаанбаатар хотын утаа гих мэтчлэн одоо энэ хүмүүсийн амьдралын чанарт нөлөөлж байгаа зүйлүүдээс илүү ихээр энэ авилгын асуудалд иргэд санаа зовж байна. Тэгээ өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд бол одоо энэ авилга гэдэг бол одоо Монгол улсын хөгжлийг хойшин татсан, эдийн засгийн одоо өсөлтийг сааруулсан, монголчуудын бүтээмжийг бууруулсан юм чөдөр тушаа болчиход байна. Тэгээд өнгөрсөн хугацаанд бол бид нар бол энэ дээр бол ерөөсөө хангалттай ахиц дэвшил гаргаж чадсангүй. Тэгээд ийм авилга өндөр байгаа учраас энэ нийгэм тэр аяараа авилгад идэгдсэн байгаа учраас залуучуудын мөрөөдөл үгүй болж байна. Монгол улсад шударгаар хөдөлмөр эрхлээд, аж ахуй эрхлээд, бизнес эрхлээд амжилтанд хүрч чадахгүй гэсэн тийм итгэл үнэмшилтэй болчлоо. Тэгээ хүмүүс мөрөөдөлгүй болж байгаа учраас гадагшаа гарахыг илүүд үзэж байна. Тэгээ төртөл орохгүй бол ямар ч боломж бололцоо байдгүй, ашиг орлого нь нэмэгддэггүй. Ерөөсөө хувийн хвшлийн орон зай энэ улсад байхгүй болцсон ийм нөхцөл бид нар ажиллаж байгаа штэ. Тэгэд энэ 126 гишүүнтэй шинэ парламент бүрэлдэсний одоо хамгийн чухал одоо бас анхааруул зохилтой асуудал бол энэ хуулийн засаглалыг бэхжүүлэх, шударга ёсыг тогтоох, энэ нийгэмд энэ авилга гэдэг асуудлыг одоо бүр мөсөн алга болгох ийм л зорилт хэдүүлээ дэвшүүлж ажилламаар байна. Тэгээ өнөөдөр энэ гишүүдийн хэлж байгаа үгүүдийг бол нэлээд сонслоо. Тэгээд бас нэг зарим талаар бол урам хугарж шүү нөхдөө. Энэ төсөөллийн индекс бол төсөөллийнх байд юм аа. Авилгатай сайн тэмцээд байгаа учраас төсөөлөл нь нэмэгдээд байгаа юм аа ч гэж их шиг. Тэгээд авилгатай тэмцэх ажил бол зөвхөн авилгатай одоо АТГ-ийн ажил биш, бид бүгдийн ажил аач гэж их шиг. Тэгэд маш сайн туршлага хуримтлуулсан баг бүрэлдэхүүн байгаа энэ тэрэг янз бүрийн юм яриад ах юм. Гэхдээ хамгийн гол нь биднэрт ер нь одоо энэ улсын хуралдч төр, засгийн газарч төр, авилгатай тэмцэх газарч төр энэ авилгалыг устгаж чадна гэсэн итгэл үнэмшил байгаа эсэгт бол ерөөсөө эргэлзээ төрж байна. Тэгэхээр үнэхээр яг бидний ийм итгэл үнэмшлээ дор бүрнээ өөрсөндөө одоо нэг юм бий болгож иж тэгжиж ингээд энэ одоо нийгэмд эерэг өөрчлөлт гаргах юм аа. Тэгэхээр яг тэр чиглэл рүү одоо ажиллаж чадна гэж манай одоо нэр дэвшигч итгэл төгс хэлж чадах уу гэдгийг одоо танаас бас асуумаар байна. Яг вэ гэхлээр бид нар зүгээр нэг юм одоо юу гэдгийг өдөр тутмын ажлаа аргацаасан байдлаар энэ асуудалд хандмааргүй байна. Бүр яг ингээд тогтолцооны шин чанартай өөрчлөлтүүдийг хиймээр байна. Тэгээ хэдий богино ч гэсэндээ одоо үлдчихэж байгаа одоо энэ парламентын бүрэн эрхийн 3 жилийн хугацаанд бол энэ авилгатай тэмцэх чиглэлээр бид нар бүр маш дөрвтэй өөрчлөлт гаргачаад тэгээд дараа нь иргэдтэй очиод бас тайлагнамаар байна. Яг тэгэхээр бид бол одоо ард иргэдийн төлөөлөл болоод энд сууж байгаа. Тэгээд яг энэ чиглэлээр бол бид нар бас тийм нэг тайлагнах одоо ийм үүрэгтэй бид нар тийм одоо мандатыг авсан хүмүүс байж байгаа. Тэгэхээр яг та одоо үнэхээр энийг хуралтай энэ засгийн газартай хамтарч ажиллаад энэ авилгыг одоо бүр мөсөн үгүй хийх чиглэлээр ямар дөрвтэй ажил хэрэгжүүлэх вэ гэдэг дээр гол нь тэр итгэл үнэмшил байгаа эсэхтэй л танаас хариулт авмаар байна. Баярлалаа.